За өглөөний мэндийг хүмүүст сонсогчдод ураагүй дуулан Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг эхлээд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөгч миний би Улан Баяруулан Миша эфирийн хариуцлагачаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Дэлхийн аврах үргэлжилсээр. Бид нар бас гой рекорд гэхээс гадна гой тоглолтод би ерөнхийдөө ийм их олон голтой дэлхийн аврагыг үзээгүй. Бас их удсан санагдчихээн. Тэгж байна. Ер нь бол тоглолт болгон баг 3-аас дээш бөмбөг орж байна. Тий. 3 бөмбөг орж байгаа нь ер нь бол 3 ч их штэ. Одоо юуны тоглолтыг аваад тэнцсэн тоглолт гэвэл нөө Бэлэг, Иран ч юм уу, Эквадор, Кюрасао гэх мэтийн тоглолтууд л за нөгөө нэг алдартай тоглолтоо мартах чинь Испани, Кабо Верде. Энэ эдээс бусд нь бүгдээрээ ямар нэгэн байдлаар нэгээс дээш. За бүр нэгээс дээшээч баг байна. Ихэвчлэн 2 болон түүнээс дээш голтой тоглолтууд бол ийхүү үргэлжилсээр байна. За өчигдрийн байдлаар бол бид нэр яг ч гэсэн юугаа ярьсан. Туниз Японы шигшээгийн тоглолтыг ярьсан. 1000 дахь тоглолтын талаар. За энэ тоглолтыг бол нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Испани, Сауди Арабыг ярьсан, Бэлэг, Ираныг ярьсан, Уругвай, Кабо Вердийг ярьсан. За Аргентин болон Францын одоо 2 шигшээ багийн юг Мессигийн рекорд дэвддэг. За түүнээс гадна Эмбапегийн рекордтой ойртдог энэ 2 тоглолтын талаар ярьлаа. За Норвеги, Сенегалийн тоглолтыг бас яг шууд явж исэн болохоор энэ тоглолтыг бас дэлгэрэнгүй ярьсангүй. Гэхдээ энэ тоглолтын дараа нь одоо тэр Норвегийн шигшээ багийн тамирчид одоо нөө рүү гэж нэрлэдэг байна шүү дээ. Яг тэр нөө викингүүдийн өөрсдөө тэр бас тодорхойлсон. Тэр нэг бас мэнчлийн маяг юм тийм ээ. Тий. Одоо 16 оны Европын авраг дээр Исландийнх нь одоо нэг тийм тустай алга ташдаг нэг тийм флаш моб гэх юм уу да. Тий, өдөртөх юм уу тийм ээ. За Шинэ Зеландын бас нөгөө Вака гэдэг тийм. Хака гэдэг тийм. Тэрэн шиг адилхан ер нь бол бас нэг юм шин юм гарч ирлээ шүү дээ. Тэглээ. За Нью-Йоркийн одоо Нью-Йорк Times Square Garden-д ч одоо нөгөө Норвегийн фанатууд цуглараад тэр нөр рүү гэж нэрлэдэг байгаа зүйлийг хийх боломж газараа бүгдэнд нь л одоо хийгээд өөрийнхөө одоо нөгөө ялтуудаа ингэж тэмдэглэж одоо илэрхийлж байгаа тийм ээ. Энэ ихтэй бас их гоё юу хэлээ шүү. За яг нь Норвегийн багийн тоглолтыг ингээд аваад үзэх юм бол за Францын шигшээ дээр Эмбапе галзуурсан чи хариуг нь барьж Хааланд 2 голоор ингээд араас нь нөхөж байгаа шүү гэдэг зүйлийг харуулад за Сенегалийн шигшээ баг бас хоосончгүй тоглолтыг бол нэлээд ойртуулад за тэгвэл эцсийн үр дүнд бол хожигдоод дууслаа 3-2-ийн харьцаатайгаар за энэ Норвеги Сенегалийн тоглолтыг авч үзэх юм бол уул нь Сенегалийн шигшээгийн хувьд бол илүү агуулмжтай тоглохын үед бол тоглосон. Бөмбөг эзэмшил дээрээш тэр дамжуултаарааш тэр одоо юу гэдэг нь цохилтынхоо тоогоош тэр хаалга руу зогсон тоогоороо ерөөхдөө бол нэлээд гайгүй тоглосон. Бидний хувьд бол мэддгээр нь Садио Мане одоо Ливерпулийн за баг домог болсон тоглогч гэж хэлэхэд хэлсдэггүй дээ. Мане явал Ливерпулийн бас тоглолч ерөөхдөө бол гарцсан шүү дээ. Тэгсэн. Садио Мане, Николас Жаксон, Сар, Идрис Ганаги чинь юунд байдаг вүлээ? Эвертон дугуйлуу PSG тоглож ил одоо. За 2 гие байгаа. Ниаханте, Колибали одоо нөгөө Наполи тоглолдог байсан Колибали. За Диата тэгээд нөгөө Менди хаалгачаар аргуудын лигийн аврах Челситэй авраг авсан Менди гэдэг. Сенегал бас тийм сул юутай бүрэлдэхүүнтэй баг бас биш. Тий, ер нь бол нэлээ бас тийм өрсөлдөө үзүүлсэн, за тэнцвүүлэх магадлал байсан, төрүүлж гол хийх магадлал байсан, жоохон тийм аз тутсан. За тэгээд ялчгүй Норвеги төрүүлж хийсэн болохоор тэгээд тийм тоглолтыг ингээд өөртөө атгаад бөмбөгөө цаашаа өгөөд те өөртөө нэг жоохон тийм хамгаалт маягийн тэгээд сөрөг довтлогоогоор ер нь бол голоод оруулъя гэд. Тэгээд ялчгүй Хааландаас хаалагч нар ямар айд юм бэ тийм ээ. Тэр нөгөө том биетэй нүсгэр юм хурдтай гүгээд орж ирэхээр бас эвгүй л байдаг байх л та. Тий одоо Хааландын 2 бөмбөг бол өмнөх тоглолтын дээр чинь мөн адил энэ тоглолтын дээр адил хаалагч нарын алдаанаас болж одоо хоорондын нэг нөгөө хаалагч хамгаалч хоёр хоорондоо нэг тийм пас өгж явахдаа тэрэн дээр алдаад тэгээд хоолн зүгээр айгүй амархан тийм гоолууд хийгээд байгаа байхгүй бас. Тийм өөртөө ингэж за Хааланд байгаа штеп нэг айд юм уу мэдгүй цаанаас нэг юм аура явдаг юм шиг байна гэж би ойлгож байна. Тэр зөв байна тийм ээ. Одоо яг тэр юун дээр жишээлбэл харагддаг нөө Месси дээр жишээлбэл ингэж бодогдоод байгаа байхгүй. Нэг тэгж одоо бөмбөг нөө эргүүлэх айгүй тийм энгийн байдлаас одоо юу бөмбөг залж явж байгаа л тэгэл гол оруулчихад байгаа штеп Мессигийн үед. Тэрийг бол хаалгач аавал хаахаар штеп.
Ер нь. Тий. Гэхдээ нөгөө нэг юм авра байдаг болохоор нэг юм хаалагч энэ эцсийн байдал дээр хаалагч ялгаагүй хүн байхгүй. Сандардаг. Тэгэхээр яг юм нэг сандрал байх шиг байна гэж би бодож байгаа. За Хааландын хувьд бол өөрөө ямар том биетэй нүсэр. За тэгээд бүр яг тийм классик одоо юу гэдэг викинг гэх юм уу? Тий. Норвегийн бас нэг багийн зураг авалт нь бас сонирхолтой байсан шүү дээ санаж байна. Яг нэг өөртөө викингтэй тийм хувцалтай тий. Викингчд болоод тийм бас багийн тийм зураг авалт бол ойрт хараагүй бас сонирхолтой байсан. Тий. Анхаарлыг бас татсан тийм ээ. Тэгээд ер нь Норвегийн шигшгийн бүрэлдэхүүнийг хэрвээ ингээд аваад үзэх юм бол за Хааланд Одигард сорлоот 3-ыг л ерөөхдөө сайн мэдж байгаа болохоос бусдын бол нэг тийм сайн мэдж байгаа тоглогч бол миний хувьд бол байхгүй байлаа. Тий. Миний хувьд бол байхгүй байсан. Тэгэхээр энэ нь бас нэг талаараа юуг харуулж ийн вэ гэхээр яг энэ нөгөө довтлогооны гурвал нь айгүй тийм гоё таарчлаа гэдэг зүйл. За хамгаалалт бол ямар нэгэн байдлаар сайн байхад одоо юу гэдэг өчигдрийн бас Алжир Йорданы шигшээг бас бид нэр тоглолтыг бол харж үзэж болно. За Алжир хэдийгээр одоо Йорданаас бодвол одоо юу гэдэг Европод ч юм уу эсвэл топ лигэд тоглодог тийм ээ. За эсвэл одоо өмнө нь одоо топ лигэд тоглодог байсан тоглогчийн тоогоор бол хамаагүй илүү Алжирийн үед. За тэр утгаараа ч гэсэн юу гэдэг илүү төрүүлээд одоо довтлогоо хийчих ч юм уу эсвэл гол оруулах болов гэсэн хүлээлттэй байхын үед бол байсан. Гэхдээ Йорданы хувьд бол эсэргээрээ хамгаалт үнэхээр сайтай. Сайн байлаа. За тэгээд тэрнээсээ гадна одоо нэг шилждэг зүйл нь айгүй сайн байгаа байхгүй. Одоо тэрнийг сөрөг довтлогоонд тэр пассууд нь яасан гоё явдیں۔ Гэхдээ эцсийн үр дүнд тэгэл Алжир тэгэл хуниал тавьж л байгаа юм л да. Яг үүнтэй адилхан Сорлот Одигард Эрлинг Хааланд 3-ын бас энэ нэг комбинац бас их гоё орж ирж байна. Гол нөгөө заавал одоо нөгөө Хааланд гол хийх гэсэн тийм юу ойлголт байхгүй. Хааланд өөрөө тийм дамжуулалт маш сайн өгдөг. Харангуй өгдөг болохоор бие биенийгаа ингэж ойлголцоод за одоо аль болох хийх боломжтой хүн тийшээ бөмбөг одоо шилжүүлж байгаа нь тэр нь бас Норвегийн тийм давуу тал болж байна. Ихэвчлэн хүмүүст бол Хааланд руу анхаарал татаад за Хааландыг 2-3 хүн хааж гинүү тийм ээ. 2-3 хүн гэж барьж өгнө тэгж яхад нь нөгөө талаас нь хоёр дахь давтагч нь ингээд арай жоохон сул тийм илүү талбайтай бөмбөгөө эзэмшгэд илүү нөгөө нэг тийм тайван байх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бие биенийгаа ингээд юм бас хорлж дэмжиж тоглолтууд ингээд харагдаад байгаа л та. Тэр их сонирхолтой тэр юуг харж ирсэн одоо нөгөө AI хөгжсөн ч юм уу нөгөө янз бүрийн одоо нэг бичлэгүүд байдаг шүү дээ. Тэнгүүтээ нэг юм аниме маягаар Францын одоо нөгөө цэргүүд нэг далайн ирэг дээр одоо ирэг дээр ирсэн. За Мбаппе хин дүүэ Дембеле 3 ингээд гал асаацсан тэгэл тэн дээр нөгөө нэг шарлаг морлог хийцэн яг тэр нөгөө цэрэг хуцтай ингээд Японы анимегээр яриад байгаа байхгүй. Тэгэл ерөөхдөө ингээд довтлогоо энэ тэрэ гэжсэн чи гинт тэр далайн ирэг дээрээс нь викингүүдийн зайг хөрж ирэл викингүүд Норвегийнхэн ирж ийн гин ахмадаа гээл тэгсэн чи тэндээс нь Эрлинг Хааланд Мартин Одигаар сорлоод гороо зогссон. Эрлинг Хааланд Мбаппе чи гээл тэр айгуу тийм гоё юу гэдэг илүү тэр нөгөө гал өдөөж байгаа. Тий. Өрсөлдөөн дээр гал өдөөж байгаа нэг ийм бичлэг харагдлаа. Одоо нэг уусаа дараагийн шат руу гээд аль аль нь баг нь орчлоо шүү дээ тий. Тэгээ хоёулаа 6 хоногт орчлоо. Тэгээд Франц, Норвег хоёр хоорондоо яг таарах хамгийн магадaltaй юу байсан юм бэ? Хэсэг байгаа. Тий. Тэгээд Хааландаас бас тийм асуулт ярьцлага асуулт асуусан байна. Тэгсэн чинь одоо ингээд Франц одоо ч нэг Франц Норвег хоёр 5 дахь тоглох байхгүй юу? Тий. 5 дахь тоглоно. Тэгээд хин хожвол яах вэ гэж бас Хааландаас асуусан байна. Тэгсэн чинь ер нь бол яг үнгээ хэлэх юм бол Франц төрүүлэх хожих байхаа гэж байхгүй юу? Манайхыг ингэ дайлаад хожоод тэгээд ер нь бол энэ дэлхийн аварыг авах байхаа гэсэн тийм юутай байна. Тийм ярьцлага өгсөн байна. Хамгийн гол нь бид нар бол дараагийн шат руугаа орох юугаа авсан, ихээ авсан тэр нь одоо гол байна. Аюу гоё байна гэж. Тийм юу бас ярьцлага өгсөн байна. За Норвег Сенегал тэгээ 3-2-оор тэгээд энэ хэсгийг аваад үзэх юм бол за эн чин Францын шигшээ, Норвегийн шигшээ, Сенегал болон Ирак гэсэн. За Сенегал, Иракийн хувьд бол нэг тоглолтын дээр бол гол авч чадаагүй гэдэг утгаар тэг оноотойгоор за энд 3-аар гарч ирэх нь гэж бодлаа. Эндээс бол за Франц, Норвег, за Сенегал яг уу Иракийг за минимумд 4 гоолоор хожиж
бас 3-аар гарах уугүй юу гэдэг зүйл яригдах байх. Ягаад гэвэл одоо бөмбөг тоолно. Норвеги Францын шигшээ ер нь явж Франц за энэ дээр л статистикийн шалгалтаа өгөх бах та. Тий, одоо тэгээд яг дэлхийн анхаарал татах тоглолтын нэг нь шүү дээ, тийм ээ. Хааланд, Мбаппе хоёрын хоорондын нэг үеийн хоёр класс яг нэг үеийн өрсөлдөөн байгаа, класс байгаа. Хоёулаа супер товтлогч, хоёулаа хамгийн их гол оруулдаг онцлогтой байгаа. Тийм ер нь бол биений пропорц, нас, за тэгээд тоглолтог стил ер нь бол төстэй, тийм. Тэгэхээр ялчгүй бас яг дэлхийн хөлбөмбөг сонирхдаг одоо хүн болгон энэ тоглолтыг бас хүлээж байгаа. Тэгээд тэрнтэй адилхан ер нь бол бас Аргентин, Португал хоорондоо таарах бас том магадлал байгаа тийм ээ. Энэ хоёр таарчвал нэрээс дэлхийн 3 дугаар да юугүй хэлээ шүү. Бас маш гоё. Тэгэхээр одоо алтан үе юм тийм ээ. Одоо 20 жил одоо ноёрхожсэн хоёр ирхэм хоорондоо бас таарах магадлал байгаа. За тэгээд одоо ноёрхож байгаа хоёр бас супер тоглогч ингээд хоорондоо таарна гэхээр бас бид нэр өөрсдөө ингээд яг энэ цагт хамт үдчихэж байгаа юм шиг. Одоо шинэ үеийн хоёр класс тэгээд одоо нэг залгамж халаа хийж буй хоёр класс ингээд таарна гэдэг. Ерөнхийдөө дэлхийн аваргын бас их гоё чамин зүйлсүүдийн нэг үед нэг надаа энэ одоо группээс нэг хэцүү байгаа зүйл нь юу гэхээр Сенегал ингээд хаягдчих үедээ гэдэг надад үнэхээр хайран байна. Франц Сенегалийн тоглолтын дээр за Франц сүүлд нь л илүүрхсэн болохоос ихний үед дээр бол Сенегал бол хэвээр алдсан шүү дээ. Тэгсэн. Маш сайн тоглосон. Норвеги дээр ч гэсэн аваад үзсэн Сенегал бас тийм муу тоглоогүй байхгүй. Ийм сайн тоглолттой гэж үнэхээр тэр одоо юу гэдгийг суглаан дээрээ л азгүй болж таарах жах шиг л байна л да одоо энэ групп руу орж ирсэн гэдэг утгаараа. Одоо тэгээд 3 дугаар яраас багууд орох боломжтой багууд тэгээд бас тийм хүчтэй багууд биш байж магадгүй байхгүй тийм ээ. Тэгэхээр бас ингээд Сенегал ийм эрт ингээд энэ хүү тэмцэнийг орхино гэхээр бас харамсалтай байна л да. Одоо яг нөгөө дараагийн тоглолтыг ярих гэдэг нь л та. Гэхдээ Алжир одоо Йорданы шигшээгийн одоо энэ одоо J group байна шүү дээ. Аргентин, Австрали, Алжир, Йордан гэнэт нь Алжирийн оронд бараг Сенегал ихгүй хэрэг 3 дугаар ирэх юм бол. Тий, уг нь бол тий. Тоглолтын байрлалаараач тэр илүү идэвхтэй довтлогоогоорооч тэр Алжир бол Сенегалыг барахгүй байхгүй яг энэ үдлээр. Тэгээд яг тэгэл нөгөө хэсэг ямар хэсэг туваагдсан. Тий, тэгэл тухайн хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь харсан гэдэг шиг тийм ээ. Тий. За Йордан Алжирийн тоглолтыг та бүхэнтэй танилцуулъя. За Йорданы хувьд бол нэр үнэхээр эцсийн сум бол тавихын үед бол тавиллаа. За өчигдөр хэрвээ хожигдсон бол дэлхийн аваргынхаа анхны оноогоо авахаар байсан. За 36 дахь минутын дээр Низер Ал Раштан гол оруулж. За энэ бас нэг талаараа азны гол руу болцсон л доо. Тэгсэн. Тэр 16-гийн дотор хажуугаас бөмбөг орж ирээд довтлогч нь бөмбөгөө одоо юу гэдгийг олж чадалгүй алдаад араас нь орж ирсэн тоглогч одоо Низар мань хүн хаалга чиглүүл зогсноороо ерөөд бол гол орсон. За Алжирийн шигшээ багийг бид нэр ярих юм бол сайн мэддгээр одоо манай Зинедин Зиданы хүүхэд хаалгачаар Лука Зидан хаалгачаар тоглож байгаа. За Риад Махрез гэдэг бид нар сайн мэдж байгаа. Махрез тоглохын үед бол тоглож гин. За өөр чинь бас сайн мэддгээс гэх юм бол хэн байгаад тах шиг байсан тийм ээ. Овар гэдэг тоглогч байдаг гэсэн. Тэр байгаад тах шиг байна лээ. Тэгээ Набил Бенталеб гэж Шальке болон Тоттенхэм тоглож исэн тоглогч байгаа. За Йорданы шигшээгээс өстө таньдаг нэг ч болох юм. Бүр. Тий. Хичээгээд жолдог юм. Яг нь сүүлд бол Аль Тамар гээд нэг амиа тоглогчийг бол харлаа. Яг нь скил сайтай юм аа. Сайтыг бол сайтын. Гэхдээ шигшээ дотор бол Месси юм бэл. Тэрнээс биш яг тэр том хөлбөмбөг рүү орох юм бол энэ хүн одоо юу гэдэг одолдож аваад одоо юу гэдэг нэг юм дундаж багт ч гэсэн бас хэцүүдэхээр тоглох шаардаж байгаа байхгүй юу? Тий. Ялчгүй тэгээд тийм школ гэж үүдэг тийм ээ. Хөлбөмбөгийн школ гэж байгаа. Тэгээд тийм харагдахгүй л байл л дээ. Ялчгүй Йордан нэг тийм бор зүрхээрээ тоглож байгаа юм шиг харагдсан. Гэхдээ яг нэг ингэ хөлбөмбөг тоглолдог ч юм уу эсвэл нэг мэддэг хүмүүст ингэ энэ багийн тийм хоорондоо яг нэг тоглолтууд нь харахаар энэ шилжилтүүд нь харахаар бас сонин. Яг тэгвэл Европ ч юм уу те одоо ийм яг нэг сонгодог хөлбөмбөг одоо хөлбөмбөгээр өссөн тамирчид бол хизээч тийм шулуу яг ийм доогоор пасс бол нэг явуулдаг байхгүй дамжуулдаг. Тэгсэн чи эдгээр чинь яг ийм дундуур яг нэг Аргентин ч юм уу Бразил шиг тоглоод байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд бас амжилт хүрээд ийм сөрөг тоглоонд нь
ер нь бол аюултай явуулсан байхгүй. Өөрөөсөө гоё юугаа позишн аягүй гоё авч ийлээ шүү дээ. Байрлалд нэрээ одоо юу гэдэг сөрөг довтлогоон дээр бол хамгийн чухал зүйл нь бараг тэр тоглогчоо хараагүй байхад тэрнлүү чиглүүлээд бөмбөг дамжуулсан байхад нөгөөх нь очиж явдаг ч гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд аваад үзэх юм бол Ярданы шигшээгийн хувьд бол тэр пассууд нь бол үнэхээр гоё. Ялангуяа сөрөг довтлогооны одоо тэр хурдан ч гэсэн яасан гоё. За одоо Алжирийн хувьд бол Ярданыг буулгасан яг одоо яг үндсэн чанарыг аваад үзэх бол миний хувьд юу гэж харсан бэхээр тоглогч нарын өөрсдийнх нь чанар л байл. Одоо ямар quality-тэй тоглогч байна? Яг тэрүүгээр одоо тоглогчийн хувийн ур чадвараараа Ярданыг ерөөхдөө буулгаж авсан. Тэрнээс биш классаар л авчлаа шүү дээ, тийм ээ. Тийм, тэрнээс биш одоо юу гэдэг нөгөө нэг сүрхий яг нэг багийн тоглолтоор авсан гэдэг зүйл байна. Стратеги гэсэн бол нэг харагдаагүй. Тийм, нэг нь бол булан ихний голч нь бол булангийн цохилтоос орсон шүү дээ. Тэр бол угаасаа булангийн цохилтыг бол бид нэг юм яг хоо Премьер лигийн хүрээнд ярих юм бол одоо миний дэмждэг багийн үед бол яг булангийн цохилтон дээр бол тодорхой хэмжээний тактик барьж байгаа. А энэ хоёр шигшээ багийн хувьд аваад үзэх юм бол ёстой нэрээ азан тааруул толгоонд нь оноол тэгэл гол орж байгаа байхгүй юу? Тий, яалчгүй тэгэл яг нэг бэлдсэн хөлбөрүүд байгаа л да. Нэг тийм эсвэл бүр цаашаа дамжуулна эсвэл хот эсвэл тийм доогоор пас явуулчих юм тийм ээ. Тэгтэл бас нэг баримжаагүй л тэгэл тийш явуулвал за тэгэл нэг алдсаж байгаа л нэг яаж хийж байгаа нэг бөмбөг хийндээ л гэсэн байгаа. Тэгээд ялчгүй тэгэл тийм гол хийлээ шүү дээ. Тийм, 2 гол бол хоёулаа булангаас. Эхний гол бол яг шууд нэг булангаас орж ирж яхад яг толгойн тараал мөргөд оруулж чинь. Хоёр дахь дээр нь яг одоо энэ нөгөө шамралтж байгаа ч юм уу одоо энэ арзганж байгаа юм дундуураас нэмэлтэн дээр тэрэн дээр бас тодорхой хэмжээний гар байх боломжтой гэдэг зүйл баар харсан. За тэгээд отон байгаа ч зүйл харагдчихсан. За шүүгчийн хувьд бол нөгөө гар орцсон тэгээ отонтой тэгээ гол орцсон болохоор ерөөхдөө баар заасангүй л гэж би ойлголоо. Гэхдээ тэр бол өсөрж байгаа нөхцөлд гар биеийн корпусаас салцсан байвал гар руу ордог үстэй. Яг одоо тэгэл энэ таруулын талбай дотор бол ялчгүй тэгэл гар бол хөвчлэн бол гар гэж тооцсон л доо. Яг тэгвэл энэ чинь анхааралгүй байдлаас болж гар хүрсэн гэж бас тийм залт байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс их хөвчлэн бас болдог. За мянга өсрлээ тэгээд угаасаа өсрөхтэй гараараа далж өсрэн тийм ээ. Тийм бол байх үед байна. Гэхдээ бас тоглогч нь хаашаа харцсан байсан. Хаалгаар харцсан байсан уу эсвэл өөр тийш харцсан тийм ээ. Тэрнээс нь бас хэд хэдэн фактор байна л да. За иймэрхүү байдлаар юуны тоглолт Ярдан болон Алжирийн тоглолт 2-1 харьцаатайгаар бол өндөрсөн. За Ж хэсгийн 1-р байранд угаасаа ойлгомжтой Аргентины шигшээ баг 6 оноотойгоор тэргүүлж байна. 2-р байранд Австрийн баг 3 оноотой. За 3-р байранд Алжирийн баг 3 оноотой. За 4-р байранд Ярдан тэг оноотой. За Австри Алжирийн тоглолт угаасаа одоо тоглогдох хэвээр дутуу байгаа. Энэ дээрээс 2-р байр ерөөхдөө тодорхойлогдсон. За миний ойлголтоор бол баг Австри нь юугаа Алжир бариад туучих байх гэж харж байна. Тийх баг. Австри бол бас сайн мэлээ. Сайн байгаа. За Алжирийн хувьд бол за тэгэл энэ дээр хожигдвол голын зөрүүгээрээ тэгэл 3-аар бас гарч чадахгүй юм харагдчихл байна л да. За дараагийн одоо K group руу оръё. За Аргентин галзуурсны араас Португал галзуурах ээлж нь бас ирээ байлгүй дээ гэдэг. Ялчгүй одоо яг нөгөө ихний тойрог ч гэсэн адилхан энэ тойрог дээр яалаа тийм ээ. Аргентин нэгчид тоглолт эхлүүлж Месси гол хийлээ. Араас нь Франц тоглож Мбаппе гол хийлээ. Сүүлд нь Хааланд тоглолоо. Хааланд гол хийлээ. Тэгээ Роналдог хүлээсэн харамстай эхний тойрогт бол Роналдо ер нь жоохон фейлдсэн тийм ээ. За тэгээд хоёр дахь тойрог дээр яг адилхан. Аргентин ахаад эхлүүллээ. За Месси 2 гол хийлээ. Мбаппе дараагийн Франц дээр Мбаппе 2 гол хийлээ. Хааланд 2 гол хийлээ. За тэгээд Роналдог бас хүн болгон хүлээгээд дахиад шууд гарах уу гарахгүй те бас гараан дээр гарах уу гарахгүй тэрнээс бас яалчгүй тэгээд гарлаа Узбекистан гэж уг нь бол сайн баг байгаад байгаа. Гэхдээ нөгөө дуршлаг байхгүй. За тэгээд яахны дэлхийн аврах за тэгээд яалчгүй Португал гэж нэг класс баг байгаа. Тэгээд Роналдо маань нэг 2 гол оруулж дэлхийн одоо хөл бөмбөг сонирхтыг одоо тайвшруулж цангаагийн тайллаа гэж тийм ээ. Энэ одоо саяны дурдсан дөрвийн дунд бол Неймар гэж нэг хүн байх хэвээр тэр нь чаана явж идэв. Неймар дөнгөж сайхан бас би юу сайтууд ингэж ухч сая мэдээлэлүүд харсан чинь Неймар Бертлээсээ бүрэн эдгэрж Шотландтай тоглолтоо хийнэ гэсэн мэдээлэл өгсөн билээ. Яа, шал хэрэггүй Шотландд оролцоод хэрэггүй байхад Шотландд ч бас л нэлээд биеийн нөхөртүүд шүү дээ. Яг л бас шууд гарахгүй ч гэсэн
нэг 65 70 молоо дээр гарч нэг хэдэн минут ч гэсэн нэг гаргаж үзэгчдийг баясгаж за тэгээд өөрөө нэг тоглолтын темпэнд орж тэр vibe-ийн одоо vibe-д орж тэгээд нэг дараагийн тоглолтуудаа бол илүү тоглолт галзуурах жинхэнэ нөгөө Бразилийн тэр Жаго Банитыг харуулах үедээ бас хүлээж байгаа шүү дээ. Яг бол хүмүүс чинь нөгөө яг нөгөө Бразил, Франц, Марокко хоёр хоорондоо тоглоход Мароккочууд илүү Бразил шиг тоглосон шүү гэж ярьчихсан шүү дээ. Илүү гоё классик тийм одоо тийм дриблинг үзүүлжсэн. Тийм дриблингтэй байсан яг нөгөө Жаго Банитыг хийгдсэн. Тэгээд бас тийм олон юм нөгөө спортын нэвтрүүлгийг хийдэг подкастууд, блогерууд ер нь бол ярьж ирсэн тэр. За Роналдогийн хувьд бол ингээд дабл гоолоор бол хариу барьсан. Португал Узбекистаныг бол 5 гоолоор ингээд ботн иргэсэн. За 26 оны дэлхийн аварга шалралтын анхны гоолыг Роналдо ингээд өөрийнхөө хувьд л орууллаа. За Конготой бол 1-1-ээр тэнцэх үедээ Португалийн шигшээ бол шүүмжлэлд өртсөн. За Узбекистаны эсрэг бол тоглолтыг бол гоё тоглолт үзээс 5-1-ээр бол илүүрхэн хоцсон. За тоглолтын эхнээс л Роберто Мартинесийн баг өөрөө асар хүчтэй илүү дарамт үзүүлж за олон тоглогчоор довтлон байрлалаа байнга сольж за Мартинесийн хувьд л одоо нэг юм шилжилтийн үергөө бас орох хэрэгтэй. Веган атлетик дээр тэр чин түүхэндээ миний хувьд санаж байгаагаар веган атлетикийн дасгалжуулагч байхдаа веганыг FA Cup-д төрүүлүүлэнгүүтээ дараа жил нь тэр жилдээ веган атлетик доод лиг рүү гонжсэн байхгүй. За тэгээд тэрний араас Эвертонд очоод Эвертоноос Бельгийн шигшээд байхдаа тэр Анриттэй бас хамт ажиллаж байгаа. Тэгээд одоо Португалийн шигшээний дасгалжуулагч болсон явж санагдчихэв. За Ромад бас нэг очлоо очоогүй л бас санахгүй байна. За хамгийн гол багийнхаа Роналдог бол тогтмол хайж тоглож байсан. Эхний тойргийн дараа хөгжөөнд дэмжигчдийг шаардж байсан зүйл ерөөхдөө бол харсан. За тоглолтын 4 дахь минутанд Роналдо Мендишийн дамжуулалтанд арай хүрэлгүй боломж алдсан ч 2 минутын дараа Тони харьцааг ерөөхдөө бол нээсэн гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгээд энэхүү гоолуудаараа дараалж 6 дэлхийд аврагт гол оруулсан цорын анч бас тоглогч болж таарсан. За тэгээд бас л нэг түүхэн тийм рекордыг тогтооллоо шүү дээ. Тэглээ. За яг уу одоо юу гэдэг 2 гол оруулаад Роналдо одоо юу гэдэг нөгөө шүүмжлэгчдийнхаа өмнө хариу барьлаа гэдэг зүйл хэдийгээр ярьж байгаа боловч би өөрөө шүүмжлэгч талаас нь биш л дээ. Гэхдээ өшөө илүү олон боломж гол оруулах нөхцөл байдал дээр тэрийг бас ашиглаж чадаагүй гэдэг утгаараа тодорхой хэмжээний за зүгээр нэг юм шүүмжлэн цаашин ихтэй нэг юм сэтгэл дундуур зүйл бол харагдсан. Тийм. Яг тэгээд Узбекистан гэсэн багтаа бол бас гол хийхгүй бол бас болохгүй л тийм ээ. Тэгээд сүүлдээ бол хамгаалт 1000 одоо сайн одоо Хусанов байсан ч гэсэн ер нь бол хамгаалт хэцүүдсэн, ядарсан. Хусанов яаж идэл нөгөө улаан шар уцтай тэгээд бас анхааралтай тоглоод байгаа тийм ээ. Сүүлчийн тоглолтондоо бас нэг амиа тавих гал үзэл байгаа шүү. Надад юу таалагдсан бэхээр нөгөө 2 дахь голыг Мендиш чөлөө цогцолтоос оруулсан шүү дээ. Тэр үед Роналдо өөрөө хамт зогссон байсан. Тэрийг авахгүй өөрөө зохино гэж дайрсан бол ёстой жинхэнэ шүүмжлэлийн гол байгуулах гэсэн байхгүй. Тэгээд бас тайлбарлагч нар бүгдээрээ гоё ярьлаа те. За энэ бол бас голыг дамжуулж шүү, пасс шүү, ассист шүү гэх тийм ээ. Ер нь бол амар өндөр эготэй хүн ингээд чи зохио гэж өгч гин гэдэг чинь. Тэгээд бүр одоо хинд өгч байгаа. Би бол за зохиол Бруно ч юм уу те. Одоо тийч хим одоо бусад зөндөө зох хүмүүс байхад солгоо тийч нэг хүн зогч штэ. Тэр нь бол бас айгүй тийм гоё эсэл та. Яг бол яалчгүй хүн болгон за одоо Роналдо зохино гэж бүр батны байсан тий. Яг нөгөө зогсолт мохсолт нь бол яг ерөөсөн шүү дээ. Яаж л нөгөө байршил нь яг нөгөө зогтөг газар байгаа даахгүй юу тийм ээ. Тэгэхээр айгүй тийм яалчгүй нэг ассист шиг юм болоод хуурцсан л та. Энэ тэгээд юуны дараа чөлөө цохилтын араас нөгөө юу яаж илээ? Узбекистаны шигшээс нэг хаалга чиглээд нэг уулын гол орсон. Заанч тэр алдаатай л яваад орчих шиг боллоо. Гэхдээ тэр 16-ын гаднаас зогсон гол зохилт бол өстой гоё зохилт байсан шүү. Тийм. Узбекистаны хувьд бол яаж гэсэн нөгөө тэгээрээ хожигдсон гэхээс илүү тэр хаалганы тор хөдөлгөөж ажилласан дивжэнээс буусан гэдэг зүйлийг бас хэлхэн зүйтэй байхаа. За анх удаага дэлхийн аврагт одоо Канаваргийн удирдлагын доор оролцож байгаа болохоор ч тэр Узбекистаны хувьд бол энэ өрөө маш том амжилт авах. Тийм. Дэлхийн аврагт ингээ оролцож чинь ерөн сайн ярих юм бол 90-ад оноос хойш бол манай шигшээтэй ерөөхдөө ойролцоол баг гарааны эхлэлтэй байгаа шүү дээ.
Тийм шүү дээ. Тий, ер нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн байсан гэдэг утгаараа одоо юу гэдэг зөвлөлт холбоот улсын шигшээгэнгүүтээ энэ шигшээг аваад үзвэл Орос, Гүрж, Украин гэсэн улсын л одоо хүмүүс цуглардаг байсан болохоос Төв Азиас бол нэг тийм олигтой тоглогч нар бас гарч исэн түүхийг бол би санахгүй байна. Тийм шүү дээ. Тэгэнгүүт 90-ад оноос хойш за яг хуу Ислам Каримовын үед хөлбөмбөг рүүгээ нэг хандаагүй байсан байж магадгүй. Гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд бол Узбекистаны тоглогч нар Европт ч гэсэн одоо харагдаад эхэлсэн. За энэ нөгөө нэг талаараа системтэй хөгжлийг ингээ харуулж байна л да. Тодорхой хэмжээнд нэг талаараа одоо юу гэдэг хөгжиж байгаа улс хөгжиж байгаа эдийн засаг тодорхой хэмжээний хөл бөмбөгийн шигшээ рүүгээ ерөөхдөө анхаарал хандуулах зүйл нь бол харагдчихэдэг. Узбекистан улсын хувьд гэсэн Төв Азийн нутаг дэвсгэр дээрх одоо тэргүүлэгч нь одоо Казахстан гэж явж байгаа. Гэхдээ Казахстаны хажуу бөөрнөөс бол нэлээд хүчтэй гарч ирж байгаа улсуудын нэгэн үед бол мөн шүү дээ Узбекистан. За энэ байдлаар ч гэсэн шигшээ багтаа бас нэлийн анхаарал хандуулж байна. Үүнээс гадна дэлхийн одоо хөл бөмбөгийн холбооноос нөгөө юм хөгжиж байгаа хөл бөмбөг нь одоо хөгжиж байгаа улс орн тодорхой хэмжээний санхүүжилт бүр тодорхой хэмжээний ихээс илүү маш их хэмжээний санхүүжилт орж ирдэг. Тэр мөнгөө бас их зөв зарцуулалттай байна уу даа л гэж би ерөөхдөө хараад байгаа. Энд чинь хөл бөмбөгийн холбооноос дэлхийн хөл бөмбөгийн холбооноос нэг санхүүжилт орж ирнэ. Үүнээс гадна Азийн хөл бөмбөгийн холбооноос нэг санхүүжилт хоёр тусдаа санхүүжилт орж ирж байгаа шүү дээ. Тэгээд дэлхийн аварга Азийн хөлбөмбөгийн одоо нэг шалгуулалт тэмцээж юм уу тий. Аль нэг тийм том кап болсны дараа бас нөгөө хөгжлийн юу бас санхүү орж ирдэг. Тий. Тэгэхээр яалчгүй мөнгө бол зөв зарцуулж тэг бодлого бол зөв байлаа тийм ээ. Монголд бол яг л адилхан манай Монголын хөлбөмбөгийн холбоо бол адилхан санхүүжилт авч байгаа. Манайх бүр илүүч авч байгаа. Яг тэгэхээр ранкаараа доошоо болохоор. Тий. Тэгээд яалчгүй уг нь бол бүр хамгийн мөнгөтэй холбоо гэж ярьдээ шүү дээ спортын холбоо. Тий, тэгэхэд хамгийн одоо дампуу явчихсан. Тэгээ бусд нь нөгөө нэг амиа барьдаг ч юм уу те одоо юу гэдэг волейболын холбоо ч юм уу саксны холбоо энэтрийг аваад үзэх юм бол яаж тэр дотоодынхоо одоо юу гэдэг үзэгчтэй одоо тэр санхүүжилтээ босгодог гингүүд хөлбөмбөгийн холбоогоо аваад үзэх юм бол санхүүжилт босгох ямар ч шаардлагагүй санхүүжилт нь цаанаасаа бэлэн байдаг холбоо байгаа байхгүй. Тэгэхээр чин одоо шүүгчнэр цалингаа баг 3-4 сараар аваагүй гэсэн тийм юм ч байгаа. Тий. Тиймэрхүү юмнууд харагдчихэл байна л. За тэгээд энэ ч яг хуу тэгээд нэг юм тодорхой хэмжээний улс төртэй холбоотой юм руу ороод явчихдаг байлгүй. За тэгээд Португал Узбекистаны тоглолт нийтдээ 5-1 харьцаатайгаар бол өндөрсөн. Нийтдээ 16 удаа хаалга зохиож 9 удаа оновчтой зохиолт Португалын шигшээ хийсэн байна. Узбекистаны хувьд бол 7 удаа зохиож 2 удаа оновчтой зохиолт буюу хаалга руугаа хийсэн. За нэг нь нөгөө тэр тооцогдоогүй гол байх. За эзэмшилт нь бол яалтчгүй. За Роберто Мартинесийн хувьд бол шилжилтүүдийг бол маш сайн хийсэн гэдэг зүйлийг ерөөхдөө ярьж байна. За AI-аар хоёулаа нэг бичлэг харчаад инээлдэдсэн шүү дээ. Роналдо ховц солихороонд орчоод та нар над руу дамжуул гэдэг дасгалжуулагч ямарч яваа зодоод гэдэг. Тэр зүйл бас байхгүй гэдгийг бас энэгээр бас илтгэж байна. За тэгээ тоглолтын төсөлд Рафаэл Лиао яг эцсийн одоо цэгийг тавьж за нийтдээ 5-1 харьцаатайгаар ерөөхдөө бол ингээд тоглолтыг бол дуусгасан. За би бол Лиао хин эднэрийг гараад ирчихээр айдэн штэ. Фернандеш, Лиао, Роналдо 3 нэгэн зэрэг байвал энэ шигшээ ингээд шууд дампуураа. Тэгэлдээ. Бүгдээр муухай юм аа. Фернандеш бол яг хоо Манчестер Юнайтедтэй бол ингээд боломж гаргаж өгдөг гэсэн шигшээний бас арай өөр тоглоод идэв. Роналдо бол угаасаа ойлгомжтой тэр чин дархлагдсан дарах хэрэгтэй юм байна. Лиао болоод тэрэнгүүт жигүүр дээрээ сайн ч гэсэн бас нэг юм юу л байгаад л байна л та. Одоо юу гэдэг нэг хов хүний амбиц гэдэг зүйл харагдаад байна л та. Гэхдээ эцсийн үр дүнд бол ингээд хэсгээсээ нэгээр бол гараад ирчлээ. Одоогийн байдлаар шүү. Ягаад гэвэл одоогийн байдлаар гэж байгаа хэрэг одоо 10 цагаас Колумбийн шигшээ баг арчилсан Конго улсын шигшээ багтаа тоглоно. Конго бас хатуухан самар байгаа. Энэ жилдээ Португалд тэнцсэн Wan-Bissaka-гаас авахуулаад бас тодорхой хэмжээний томоохон лигүүдэд тоглодог нөхдөд байгаа. Тийм болохоор энэний одоо үр дүнгээс шалтгаалж 1-р байранд хэн 2-р байранд хэн бэ гэдгийг ерөөд бол мэднэ. За тэгээд ямар ч байсан Португалийнхаа тоглолтыг бас та бүхэнд танилцууллаа. Маргааш дараа дараагийн тоглолтуудыг бас танилцуулнаа.